Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын Баянгол дүүрэг. Нийт 31.9 км үргэлжлэх дүүргийн хөлийн зэсийн хамгийн урд бөгөөд баруун захын зэг болох Туулголын үерийн далан Сонсголонгийн гүүрний бичрээс эхлэн дүүрэг баруун талаараа сонгон хайрхан дүүрэгтэй хэлнэ. Харин дүүргийн хамгийн хойд захын бөгөөд хамгийн өндөр зэг нь Нарангийн уудам энгэрийг агуулсан ханхар уулын энэ орой бөгөөд энэ орчмоос чингэлтэй дүүрэгтэй хаяа залгах хөлийн зэс хотын төв хэсгийг нар зөв орон нарны замтай залгана. Улмаар нарны зам инх тайвны гүүрний бэлчирдэх хамгийн зүүн захын зэгээс дунд голын голдрол дагуух 11.4 км-ээр хан уул дүүрэгтэй айлсган нийслэл хот дах хамгийн урт хамгийн өвөрмөц усан хэлбэлээ. Эх орон даяар гэрэл түгээх илчит станц тэргүүтэй аж үйлдвэрүүд эх дэлхийн хязгаарт ачаа түгээх ган замаар аглуулсан тээврийн олон зангилаа 90 мэдээ соёл түгээх түүчээ дуу хоолойг агуулсан энэ дүүрэг түгээж цацруулсан түүхэн замлыг дуулжээ. Энэ бол уул тайвал уултай ус тайвал устай баялаг бүтээгч баян намтартай Баатар хотынхон голдон налайсан миний нутаг Баянгол. Баянгол дүүргийн төв хэсгийн зүүн зах зүүн хэл ердөө 100 жилийн өмнө л тухайн үеийн нийслэл хүрээ. Улаанбаатар хотын хамгийн баруун зах нь энэ зэг байлаа. Эндээс баруун тийш хүн огт сууршаагүй эзгүй нутаг дэвсгэр эхэлж байсан гэсэн үг. Монголын богд живцэн дамб хотогтуудын өргөө их хүрээ болж өргөжөгдөн 140 жил нүүдэлж 1778 онд Сэлб голын хөндөд суурьшсан түүхтэй. Гэхдээ чамгүй бага хугацаанд их хүрээ ердөө бурхны шашны томоохон хийд түүнд шууд хамаатай хүмүүсийн амьдардаг газар төдийл байлаа. Альва сууринг хот болгодог зүйл бол сул иргэд буюу оршин суугчид. Тэд байнга оршиж, ажил хөдөлмөр эрхэлж, амьдрал ахуй тайн холбоотой асуудлуудыг үүсгэж, тэрнийг шийддэг болсон цагт хот үүсч төлөвшнө. Тэгвэл их хүрээний анхны сул иргэд нь харчуул байлаа. Хэд бол амжиргаа хөөж хөдөө нутгаас ирсэн ардууд. Тэд мужаан дарахыг худалдаа намынханд туслах, хожим өөрсдөө худалдаа эрхлэх, хүрээнийхнийг улс түлээ хүнсээр хангах, жинтэй зэрэг ажил эрхлэх болж хүрээний анхны байнгын оршин суугчдыг бүрдүүлжээ. Хуураг биш хар хүмүүс учраас харчуул нэрийг зөөсөн хэрэгэ. Мөн тэднийг их хүрээнд дэг журамтай байлгахын тулд халахын 4 аймаг бүр өөрийн төлөөлөл буюу нутгийнхаа ардыг хариуцах хороог байгуулж сүүлдэн аймгийн хан ноёдууд ч хүрээнд ирэхдээ дуудлах байнгын гэр байшинтай болж төвхнөх болжээ.
Ингээд л хүрээний анхны хороод буюу бичил хотхонууд болох зүүн баруун харжуул, засагт хан, сэцэн хан, дарханчин вангийн, сүжигт вангийн зэрэг олон хороо үүсч өргөжжээ. Олон хороо үүссэн хэдий ч 20 дугаар зууны ихэнх гэхэд их хүрээнд өнөөгийн Баянгол дүүргийн нутагт буюу баруун дөрвөн замаас баруун тийш хүн огт сууршаагүй хэвээрэн байсныг дахин онцлоё. Энэ хавьд Баатарчны дов хэмээгдэх зэлүүд газарт цөөн хэдэн харьяалалгүй гэр задгайгаар оршиж байсан бөгөөд харин алс холын аянд мордох Баатарчингууд зам мөрөөн даатхан доогуур нь шоргодог нэгэн алдартай сувраг байжээ. Гэтэл 1905 онд өнөөгийн төмөрцөн орчимд даргангийн хороо үүсч суурьсан нь их хүрээний анхны алс баруун тэлэлт болжээ. Тэгтээ Сэлбийн хөндөөгөөс баруун тийш Баянгол дүүргийн зүг хийсэн хүрээний анхны ойрын тэлэлт бол гандан төгчнлэн хийд байсан билээ. Домогт өгүүлснээр бол 5 дугаар богд лувсан цөлтөм жигмэтийн зүүдэнд цаан хөлөглсөн Бавуу Марва нэртэй их баатар ирж далахын буюу гандангийн дэнжид орон хийд босгохыг зөвлөсөн гэтээг. Иймхүү 1838 онд гандан төгчлэн хийд байгуулагдсан түүхтэй. Харин тэр Бавуу Марва гэдэг нь төвд хэлээр Улаанбаатар гэсэн үг бөгөөд өвөгдөөс маань 1924 онд Монгол улсынхаа нийслэл хотод алдар хайрлагтаа зүгээр ч нэг хувьсгалын нэр сонгоогүй ажээ. Гандан төгчнлэн хийд харин тэр цагаас Монголын Бурхны шашны Эрдэм ухааны нэгэн их өргөө болж хөгжсөн түүхтэй. 1944 онд хий таагдаад 7 жил хурал номгүй явсан. Тэгээ 7 жилийн дараа Монголын марксны тугаан нэгжлийн хий дахин сэргсэн. Засаг бол Чойжилламын музей одоо энэ гэх мэтчлэнгээр 4-5 газруудыг заасан. Тэгээ өвчүүд хэлэлцэж хагаад энэ одоо 4-5 дугаар богдын одоо байгуулсан богд нарын минь байгуулсан. Тэгээд энэ зураг хөргөн үлдсэн энэ сайхан газар дээр ирээдүйн одоо шашин хөгжих энэ бэлэгдлийн бодоод нэг талаар нөгөө талаар юу гэхтэй зэрэг энэ Монголын бүх газар нутгаас ирсэн одоо лам нар ирж энд хорсон. Ингээд бараг үзэмчин хуучид тэгэл ингээд урд талаар өвөр Монгол тэргүүтээ ингээд явж байгаад энэ одоо Шинжааны торгууд хүртэл бүгдээрээ 7 хийд орж ирсэн. Тэр бүгдээрээ бурхан шүтэнтэйгээ ирж энэ гандан хийдэд шингэсэн. Буряд лам нар хүртэл байсан бурхан шүтэнэнд ирсэн тийм юм. Тийм учраас бол гандан хийд бол шашин хураагдах үед бүх Монголын хэмжээний тэр одоо үндэстнүүд Монголын одоо тэр бурхны шашинтай шарын шашин шүтдэг тэдгээр бүх хүмүүс гандандаа иршин гэж тэгээ гандан одоо авч үлдсэн. Ийм учраас бол энэ дээр бол шашны нар манд учиртай гэж ингэж айлддаг байсан. 1924 онд Улаанбаатар хотын хуучин хороодыг шинэ зохион байгуулалтанд оруулж дугаар олгон 27 хороо үүсгэхэд даргангийн хороог ойр орчмынх нь хороодын нутаг дэвсгэрээс нийлүүлж нэгдүгээр хороо хэмээн нэрлэх болжээ. Ингэхдээ хотын баруун захаас эхлэн Нарзав эргүүлэн дугаарсан нь сонирхолтой байдаг юм. 1940 он хүртэл Улаанбаатар хотын хороодыг заатлах нэгтгэх зэрэгээр олон удаа засаг захиргааны шинжилэлүүдийг хийж хороодын тоо 6-аас 13 хооронд хэлбэлцэж байлаа. Харин 1949 онд Монголд төмөр зам байгуулагдах үед төмөр замын хотхон байгуулах шаардлага гарч хуучин даргангийн хорооныхныг тэндээс нүүлгсэн байна. Тэр үед хуучин даргангийн хорооныхныг хаашаа нүүлгсэн гэж Нарангийн ингэр буюу өнөөгийн 3-4 дугаар хороолол руу
Энэ болтол буюу 1940-од оны сүүл хүртэл Улаанбаатар хотын Гандангаас баруун тийш хэсэг эзгүй ил хөл газар хэвээрэн байсан билээ. Шин төмөр замын хотхон бол тухайн үедээ үлгэр жишээ хотхон болсон юм а. Улс орны хөгжил дэвшилд үлэмжит түлхэс болсон төмөр зам манай орны хувьд томоохон бүтээн байгуулалт болсон билээ. Төмөр замын хэвийн үйл ажиллагааг хангах, ажилчид албан хаагчдын амьдрах орчинг бүрдүүлэх зорилготой төмөр замын хотхон нь Улаанбаатар хотын анхны ийж бүрэн орчин үеийн тохилог орон сууцны хороолол болсон юм а. Өөрийн эмнэлэг, цэцэрлэг, ерөнхий боловсролын болон мэрэгжлийн сургууль, хоолны газар, соёлын ордон нэгдсэн загвартай тохилог орон сууц бүхий хотхон нийслэл хотын нэгэн чимэг болж байлаа. Энэний чинь нэг хэсэг дарга нар юунууд бол дандаа төмөр зам ариун гэж ярьдаг. За тэгээд бусад одоо ялангуяа хөнгөчөختүүд бол хонхрын жигээр ярин төмөр замын тосгонч гэж ярьдаг. Янз янзаар л өөрсдөө нэрлэдэг байсан. Бидний мэдж байгаагаар энэ одоо бидний зогсож байгаас зүүн төвшөөгөө замынхаа урдталд одоо энэ хэсэгт бол төмөр замын замчин нийгэмлэг гэдэг том стадионтой тийм газар байлаа. Тэр стадионы хойхон талд нь худаг байсан. Тэр худагаар бол өвлийн мөсөн замын дэшүүрийн мотоциклын уралдаамралдаа явуулахад зориулагдсан тийм усаар одоо хангадаг тийм газар байлаа. Том стадион байсан. Замчин нийгэмлэг бол маш том нийгэмлэг байсан. Тэгээ энд бол бүхий л арга хэмжээ тэмцээн наадамнууд их явагдвал. 1955 онд Улаанбаатар хотын 13 хороонд Сүхбаатар, Чойволсон, Баруун Сэлб, Шингэлтэй зэрэг нэр өгөхөд төмөр зам, хоршоолол, толгой хороонууд өнөөгийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлаж байсан юм а. Эдгээрээс нэгэн өвөрмөц хороон хоршоолол байсан бөгөөд урт цагаан орчмын нутаг дэвсгэрээс гадна Гандангийн дэнж энэ хороонд хамаарч байлаа. Хороод нь анх 20 хаалгыг нэгтгэж байгуулж байсан 20 хэмээх засаг захиргааны анхдагч нэгжид хуваагдаж 20 бүр харин өөрийн улаан болонтой байсан нь тун сонирхолтой. Одоо энэ миний баруун гар талд байгаа энэ гудамжны ихэн дээр манай хоршооллын хорооны 5 дугаар хорны иргэдийн цугладаг тэр үеийн нэршлэр улаан болон. Улаан болон нэг талаар одоо хороо хорны иргэдийн соёл хүмүүжлийн газар. Нөгөө талаар улаан болон маань тухайн манай одоо хорны засаг захиргааны төв байгууллага. Одоо контор гэсэн үг. За нөгөө талаар тэр хүүхдийн одоо хөдөлмөрт сургах чиглэлээр бол их мундаг ажиллаж ирсэн. 1960-61 онд одоо миний баруун гар талд энд 22 дугаар сургууль. 22 дугаар сургуулийг тэр үеийн одоо Октябрийн ариун одоогоор Баянгол дүүргийн хөдөлмөрчдийн хүчээр субботикоор хүүхдүүдэд оролцоод иргэдийнхээ хүчээр барьж байгуулж байсан ийм сайхан түүх байна. Толгой хороо гэхэд л 1950-ад оны Улаанбаатар хотын баруун бүсийн хамгийн алслагдсан суурьшил болж байлаа. Эл хууль хэвээрэн байсан өргөн удам баруун нутаг дэвсгэр тун удалгүй аж үйлдвэрийн шинэ бүс болж нийслэлийн хамгийн том нэгэн районд хамаарах болжээ. За сайн байна уу нацад төрж Сайн байна уу. За сайхан амарч байна уу? Сайхан амарч байна. Сайхан. Ажил төрлийн сайн биз дээ. Сайн. Нацад төрж хаа. Та чи ер нь яг Баянгол дүүрэгтэл одоо амьдарсаар ирсэн дөө хагуур амьдарч ирсэн бэ ер нь. За ерөөсөө энэ төмөр замын тосгонд энэ авцаал амьдэрсэн. Ингээд таныг одоо нэлийн тийм онцлог байдалтайгаар өөрөг чи ингээд бас энд ярьцлага авч байгаа юм ба. Та ер нь ямар нэгэн таавар байна уу? Баггүй. Та чи яг хэдэн сар хэдэн төрлөө? 1965 оны 4 сарын 14-нд. Энэ ч бол нэг Монгол улсын хувьд хотын хувьд нэг тийм нэг онцлог өдөр юм байгаа. Та тэрийг мэдэх үү? Мэдээгүй. Яг 1965 оны
4 сарын 14-нд энэ Улаанбаатар хотод энэ дөрөв орон байгуулах шийдвэр гаргасан байхгүй юу? Баянгол дүүрэг байгуулагдсан өдөр та төрсөн байхгүй юу? Тийм учиртай түүх өдөр. Тэгэхээр танд юу нэг бодогдож байна? Бас гоё байна. Санаатай. За танд дүүргийнхаа баярын мэндийг хүргье. За баярлалаа. Бүгд найрамдах Монгол Ард улсын ардын их хурлын тэргүүлэгчдийн 1965 оны 4-р сарын 14-ний өдрийн 79 тоот зарилгаар Улаанбаатар хотын хороодыг татан буулгаж Сүхбаатар, Октябрь, Ажилчин, Найрамдлын районыг тус шинээр байгуулсан билээ. Октябрийн район нь тухайн үедээ өнөөгийн Баянгол сонгон хайрхан дүүргийн нутаг дэвсгэрийг хамарсан томоохон дүүрэг байсан бөгөөд нийслэлийн аж үйлдвэрийн бүс, орон сууцны тохилог хорооллуудын төлөлтийн хол талбар болж байлаа. Мянга 957 онд нэгдсэн толгойтын тоосхны үйлдвэрийн араас 1958-аас 63 онуудад эхний ээлжийн ашиглалтанд өгсөн сүүний үйлдвэр, гурилын комбинат, мах комбинат сүндэрлэн босч үйлдвэрийн сүрлэг зохицолбор, техник технологийн дэвшлэр хүн амын хүнсний хангамжийг сайжруулах томоохон алхам болжээ. Түүнчлэн 1961 оноос Дулааны 2 дугаар 1979 оноос Дулааны 4-р цахилгаан станцууд ажиллаж эхлэн тухайн цагтаа улс нийслэлийг эрчим хүчээр хангахад голлох үүрэг гүйцэтгэж ирсэн нь бүгд Октябрийн районы нутагт байрлаж байлаа. Октябрийн районд мөн 5 дугаар бааз тэргүүтэй хот хоорондын ачаа тээврийн 10 гаруй бааз, нийслэлийн нийтийн тээврийн гол ачааг нуруундаа үүрэх автобусны 2 дугаар бааз зэрэг олон тээврийн байгууллага төвлөрч байсан бөгөөд нэгэн цагт жинтэй бөгөөд жигтэй хөгжил дэвшил болж байсан троллейбус комбинатч энэ л районд төвхнөж анхны туршилтын аяллаа эхэлж байлаа. Нийслэлийн иргэд байгууллагыг цэвэр усаар хангах үүрэгтэй 28 дугаар автобус гэхэд л нийт 500 автомашины бүрэлдэхүүнтэйгээр жилд 870 мянган км ус түгээж байжээ. Октябрийн районы бас нэгэн онцлог нь улсын бараа материал хангамжийн байгууллагуудыг төвлөрүүлж импортын бараа түүхийдийг хүлээн авах, хуваарлах, тээвэрлэх ажлыг хариуцаж байсан юм а. Нийтдээ тус район хотын ачаа тээврийн 45%, бөөний бараа борлуулалтын 87%-ийг гүйцэтгэж байжээ. (1970-аас 80-аад онуудад ч Октябрийн районд аж үйлдвэрийн бүтээн босголт үргэлжилсээр байсан юм а. 1982 онд Сүлжмэлийн 2 дугаар үйлдвэр, 1984 онд талхачгэрийн комбинат ашиглалтанд орсон нь шинэ дэвшилтэт технологийн үлгэр болж байсан билээ. Хотол бялуу, нийслэл жигнэмэг, домог болж өнөө цагтай золгосон атар талх, ялангуяа түүний цомхон хуйлуур олны тунд төгрөг хорийн хэмээн алдарсан дугуй талх, элэгний нугш, толоо хорийн хям, зайрмаг, гурвалжин сүү гээд сонголт тэмж ариун байгаагүй тэрхэн цаг үед амтдны дээд болж байсан эдгээр бүтээгдэхүүнийг Октябрийн район үйлдвэрлэж байлаа. Нийслэлийн хүнсний хангамжийн чухал бүтээгдэхүүн өргөст хэмэх улаан лойл зэрэг нарийн ногоог үйлдвэрлэх шилэн хүлэмжгүй томоохон цогцлбор Улаанбаатар хотын ногооны комбинатын бүтээгдэхүүнч 1972 оноос эхлэн эндээс түгэж байсан билээ. Эрүүл мэнд, нийгэм хамгаалал, соёл шинжлэх ухааны салбарын томоохон байгууллагууд Октябрийн районы нутаг дэвсгэрт байрлаж байсан. 1955 онд хүүхдийн төв эмнэлэг, 1967 онд Монгол телевиз, 1975 онд Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордон, 1978 онд олон улсын хүүхдийн найрамдал цуслан,
1985 онд шаастны дэрэмжид 3 дугаар төв эмнэлэг, 1987 онд эхний ялгсан эрдэм шинжилгээний төв эмнэлэг, 1991 онд гэмтэл согоогийн үндэсний төв тус нээгдсэн билээ. Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордон гэхэд л тухайн үеийн хамгийн шинэлэг хэв загвар шийдэлтэй танхим болж энд улс нийслэлийн томоохон хурал баяр ёслолуудыг зохион байгуулж байлаа. Үндэсний хэмжээний эдгээр бүтээн байгуулалт нь тухайн цагтаа улсын бодлого төсвөөр мөн зөөвлөлт, Болгар, Герман, Чехословак зэрэг социалист орнуудын дэмжлэг тусламжаар зохицлон болсон билээ. Октябрийн арьяан нь нийслэл хотын баруун төлөлтийн гол бүс болсон бас нэгэн хүчин зүйл нь орон сууцны хорооллууд байлаа. 1960-аас 70-аад онд хамгийн анх ашиглалтанд орсон 12, 15, 19 дугаар хорооллуудыг залгаж 1970-аас 1990 онуудад 3, 4, 1, 10, 2 дугаар хорооллууд Октябрийн арьяанд сүндэрлэн болсон юм а. Байгуулагдсан дарааллаар нь жагсаахад яагаад ийм эмгцэгцгүй дугаарлаж байсан юм бэ гэсэн асуулт өнгөцгөн харвал төрнө. Энэ нь Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөтэй холбоотой бөгөөд 1961 оны 2 дугаар ерөнхий төлөвлөгөөнд анх удаа нийслэлийг 19 микрорайон буюу бичил хороололтой байхаар тогтжээ. Эдгээрийг харин 1924 оны адилаар хотын баруун захаас эхлэн нар зөв дугуйлан дугаарлсан нь энэ юм а. 5 дугаар багийн зүүдийг бол зураг болгоод ингээд зурсан байдгийг. Тэр зураг нь бол тэр багшинд байгаад авэдэргээд тэгээ биднүүд авчирч үзүүлсэн. Тэгэхэд бол ингээд гандан хийдийн одоо байж байгаа энэ дугнууд бүгдээрээ байгаа юм. Тэрнээс гадна тэр гандан хийдийн хашааны баруун тал руу нэх өндөр байшингуудын зураг байдаг. Тэрүүнийг бол ирээдүйдээ энэ гандан дэнж дээр ийм болох юм гинлээ, ийм байшингууд баригдах юм гинлээ гэд тэр үед ингээд тайлбарлаж байсан юм а. Тэгсэн сүүлдээ одоо энэ 3 дугаар 4 дугаар харуулъя. Яг л байшинда. $1980-ад оны хамгийн шинэлэг, хамгийн цуутай хороолол бол Октябрийн арьяаны 3-4 дугаар хороолол байлаа. Энэ хорооллын төөх 1974 оноос ихтэй бөгөөд энэ үед Монголд айлчилсан зөвлөлт холбоот улсын удирдагч Леонид Брежневтэй хийсэн хэлэлцээрийн дагуу зөвлөлт улс Улаанбаатар хотод орчин үеийн орон сууцны ижбүрэн хорооллыг барьж бэлгэлэхээр тогтжээ. Шинэ хорооллын бүтээн босголтыг 1976 онд эхлүүлж 1978 оноос эхний ээлжин барилгуудыг ашиглалтанд өгсөн байна. Хороолол болсон газар нь харин зүүн баруун наран 500 айл хэмээн алдаршсан нутаг байлаа. Анх 1940 он хүртэл эзгүй байсан дүр зураг нь энэ. Харин хороолол баригдахын өмнөх байдал нь энэ үлээ. 1950-ад онд Дархангийн хорооны аялуудыг нүүлгэж байрлуулснаас эхэлсэн суурьших хөдөлгөөн Улаанбаатар хотын үе үеийн бүтээн байгуулалтаар газарт орсон өргүүд нутаглах болсноор үргэлжилсэн билээ. 1966-67 оны их үерээр нэрвэгдсэн аялуудын нэг хэсгийг ч мөн энд буулгаж байсан юм а. За 1966 оны усны үерийн жил бол одоо энэ тог тасарсан. За тэгээд мэдээж хэрэг айхтар гамшиг болж байгаа. Тэрний дараа ердөө 10-аад хоногийн дотор бүхэл бүтэн том одоо энэ хэсэг Дум бүрээгийн гудамж, Октябрийн гудамжнууд гээд Нарангийн гудамжнаас урагшаага битүү айл болсон. Тэгээ гэр хороол ингэж үүссэн. Манай гэхэд бол одоо 1964 онд Гандангийн динжи 2 цагаан айл гээд тэнд нэг 2 цагаан байшин байгаа. 60 айл гэж.
барилгачдын байшин. Тэрийг барих гээд биднээс нүүж ирсэн юм. Энэ Нарангийн дэнжид. За дараагаар нь энэ 3 дугаар хорооллыг баригдах болоод бид бас газарт ороод нүүгээд зүүн наран гээд хойших нь 28-ын дэнжир очсон. Тэгтэл тэнд дараад бичил хорооллыг барина гээд бас нүүлгээд ингээд тэгээ телевизийн эцэст нүүж очих шин. Ингээд одоо хот дотор хөөрхөн нүүдэлж ингээд явдаг. Ингээд 1976 он гэхэд 3500 орчим өрхийн 13,000 орчим хүн амьдарч байсан газарт 10 жилийн дараа 12,000 өрхийн 60,000 хүн амьдрах шинэ хороолол цогцолсон билээ. 3-4 дугаар хороолол нь тэр үед хамгийн гоёмсог тохитой үлгэр жишээ төлөвлөгдсөн хороолол байлаа. Өөр энэ үед л 15 минутын хороолол байхаар төлөвлөсөн бөгөөд оршин суугчид нь сургууль, цэцэрлэг, дэлгүүр, хоршоо, үйлчилгээний газруудад явгнаар хурж очиход дээд тал нь 15 минут л хангалттай байлаа. Хэдийгээр иж бүрэн үйлчилгээний төвтэй хэд хэдэн хороолол тэр үед байсан ч гэсэн 3-4 дугаар хорооллын үйлчилгээний газрууд хамгийн орчин үеийн, хамгийн сонголттой, хамгийн сэлгэр, хамгийн өвөрмөцсөн байсан. Улсын их дэлгүүрээс ч дутахгүй дарааны иж бүрдэл худалдааны талбайтай мянган нэрийн бараа болон сурагчийн дэлгүүр зэрэг 4 барааны дэлгүүр, хотын хамгийн том номын эн дэлгүүр, содон дотоод засалтай тохилог үсчин гоо сайхны салон, хийм цэвэрлэгээ, ресторан, тэр бүхэл хүүхдэд зориулсан жаргалан кафе хүртэл ажиллаж хотод даяар алдар суугаан дурсгаж байсан юм аа. Хувцас захиалга засварын газрын зэрэгцээ шилмэл загвар зохион бүтээх тавчаад үүнд нь мэрэгжлийн загвар зохион бүтээгчид ажиллаж байлаа. Монголын загварын ертөнц загварын тавцсан чухам эндээс ихтэй билээ. Энэхүү Октябрийн район нь нийслэл Улаанбаатар хотын хамгийн том нутагтай, хамгийн олон хүнтэй буюу хотын хүн амын тал шахман оршин суудаг район болж дэвжсээр 1990 онтой залглоо. Монголын нийгэм, улс төр, эдийн засгийн эрс өөрчлөлтийн эхний жилүүдэд улс оронд тохиолдсон хүндрэл бэрхшээлүүд нийслэлд тун хүн дээр туссан юм а. Хүнс өргөн хэрэглээний бараа, төлс шатхууны хомсдол төдийгүй, цахилгаан дулааны систем, нийтийн тээврийн доголдол, ажил үйдэл, ядуурал, орон нутгаас шилжин сурчлагчдын давалгаа зэрэг нь шийдэх шаардлагатай, заримдаа шийдэх боломжгүй олон ярвигтай асуудлыг дагуулж байлаа. Үүнийг район бүхий л бололцоогон шавхан зохицуулахыг хичээж байсан юм а. 1992 онд батлагдсан Монгол улсын үндсэн хууль нь улс орны бүхий л салбарын харилцааг шинэ цагийн нөхцөл байдалд зохицуулах эрх зүйн суурийг бүрдүүлсэн бөгөөд Монгол улсын нийслэл Улаанбаатар хот нь дүүрэг, хороо гэсэн засаг захиргааны нэгжид хуваагдах, нэгж бүр нутгийн өрөн удирдах байгууллага болох иргэдийн төлөөлөгчдийн хуралтай байх. Эдгээр нэгжүүдэд төрийн удирдлагыг засаг дарга хэрэгжүүлэхээр тогтоожээ. Үүний үндсэн дээр 1992 оны 8 дугаар сард улсын их хурлаас Улаанбаатар хотын район хороог татан буулгаж шинээр байгуулах тухай тогтоол гаргаж үүгээр хуучин Октябрийн районыг 2 хуваан Баянгол, Сонгон хайрхан дүүргүүд үүссэн билээ. Тэгээд одоо энэ нийслэлийг 12 дүүрэгтэй болгосон байсан. Тэр 12 дүүрэг бол арай л одоо боломооргүй болгоод бид бол нийслэлийн 3 дүүргийг одоо дахиж өөрчлөх ийм асуудлыг боловсруулж засгийн газараар дамжуулж улсын их хурлд оруулаад тэгээд жаргаланд энэ гачуурт дүүрэг, туул дүүрэг,
партизаны дүүргийг жаргалт дүүрэг гэж хэлсэн энэ 3 дүүргийг буулгаад ингээд 9 дүүрэгтэй болгож ирсэн. Тухайн үед шинээр байгуулагдсан дүүргүүд нутаг дэвсгэрдэх уул хайрхны хан алдраар нэрлэгдэх болоход хуучин Октябрийн орионы удирдлага дүүргэн Баян гол хэмээн нэрлэх саналыг дээш нь мэдүүлжээ. Энэ нь ихээхэн учиртай нэр байлаа. Нэгэн цагт өнөөгийн 3-4-р хорооллын нутаг Нарангийн ингэрээр нэлээн өргөн жалга үүсгэн урсч дунд голд цудгадаг байсан нэгэн голыг Баян гол хэмээдэг байсан тухай түүх бий. Харин дүүргийн удирдлага давхар өөр нэгэн санааг алдар нэрэндээ шившин шингээжээ. Тэгэхээр гандан дүүрэг гэх үү, төмөр замын дүүрэг гэх үү гэж бас яриа гарч ирсэн. Тэгж яваад би нэг чойжим цамцтай нэг уулзсан. Бас хамбасаа нэг зөвлөгөө авъя гэдэг. Тэгж ярьж ясны үндсэн дээр бид ер нь заавал нэг дүүргийнхаа газар нутаг гэж яах вэ? Ер нь одоо дүүргийн ард иргэдийн амьдрал ах вэ? Дандаа сайхан баян дүүрэн байг, дандаа сайхан цэцэглэж байг гэдэг үндснээс Баян гол гэдэг нэр өгсөн байна. Тэгээ Баян гол гэдэг нэрийг бол манай дүүргийн орсон суугчид сайхан хүлээж авсан, бэлэгшээж хүлээж авсан. Ингээд Баян дүүрэн явхан бэлэгдсэн Баян гол дүүрэг анх 19 хороо 25 мянган өрх 120 мянган хүн амтайгаар засаг захиргаа аж ахуй ард иргэдийн амжиргааг зохицлох их ажилд ханцуу шамлан орсон билээ. Одоогийн бидэнд байнга л байсаар ирсэн юм шиг санагдах энгийн ойлголт болсон иргэдийн хурал, засаг дарга, тамгын газар, татвар, даатгал, улс төрийн сонгуул, олон нам, зах зээлийн харилцаа гэгчлэн олон зүйлс тэр үед цоошин үл таних онцгой шиг байсан цаг үе. Энэ үндсэн хуулийн одоо ач холбогдол үр дүн болвол тэр үед ажиллаж байсан хүмүүс бол үндсэн хуулиа хэрэгжүүлэх, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг бэхжүүлэхийн төлөө, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг нутагшуулахын төлөө маш их хүчин чармаалт гаргаж ажиллаж байсан. Тэрний үр дүн бол өнөөдөр дүүргүүд бол бие дааж асуудлаа шийдэх, санхүү эдийн засгийн, нийгмийн эдийн засгийн бололцоо боломжоор бүрэн хангагдсан одоо ийм дүүргүүд бол болж хөгжлөө шүү дээ. Тийм учраас өнөөгийн Улаанбаатар хот бол одоо хөгжиж байна. Хүүхдүүдийн төлөө бас их зүйл хийх хэрэгтэй байсан. Одоо уламжинд бас амьдрал ахуйн хүндэрсэн хүүхдүүдээс их явдаг байсан. Бүр орцсон төртөл хоноод манай гэрийн орцсон төртөл одоо хүүхдүүдээрээ хонцсон. Надаас одоо бас асуудал тавьдаг, тусламж хүсдэг байсан үе л дээ. Тэгээ бид одоо телевизэн анх нэг хорон дээр анхны халамжийн төв гэж байгуулж ирсэн. Ер нь энэ бол манай улсын хэмжээнд анх халамжийн төв гэж бий болсон төвхтэй. Энэ халамжийн төвд одоо янз бүрийн тусламжаар, гадаадын тусламжаар ирсэн хүнсний бүтээгдэхүүн, янз бүрийн хүүхд чухлын хоол, хувц сунар, иймэрхүү зүйлийг бид цуглуулдаг. Улс орны ажлаар дүүргийн ажил үйлс шинэ цагийн аясаар урагшилж өөдлөн дэвжсээр байсан юм а. Их хөгжлийн үр дүнд аж үйлдвэр, бөөний бараа вазын томоохон бүсдэх аж ахуй нэгжүүд хувийн хвшлийн мэдэлд шилжилээ. Үүний зэрэгцээ ард иргэдийн өдөр тутмын хэрэгцээг хангах олон шинэ бизнес төрж төлөвшөн хөл төрийн тогтож дүүргийнхэн нүүр царайг өөрчлөн хөгжилд нь хувь нэмрээ оруулж ирлээ. Баян голд гараагаан эхэлж өсч бойдсон хэрэглэгч түмэндээ танигдсан олон бизнес өнөөч дүүрэгтэй үйл ажиллагаагаа явуулсаар байна. Өнөөдрийн Баян гол дүүрэг нийт 2949 га нутаг дэвсгэртэй 34 хороо 71300 өрх 259 мянган оршин суугчтай.
Дүүрэгт өнөөдөр 14,600 байгууллага идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаагаас 12,400 аж ахуйн нэгж бизнесийн салбарт ажиллаж жилд 318 тэрбум төгрөгийн татварыг төсөвт төвлөрүүлж байгаа бөгөөд дүүрэг жилдээ 1,88 тэрбум төгрөгийн аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Дүүргийн хэмжээнд жилд 65 мянган хүн иргэний улсын бүртгэлийн үйлчилгээнд хамрагдагаас 10,289 иргэнд анх удаа иргэний үнэмлэх олгож нийт 32,600 иргэнд үндэсний энгийн гадаад паспортын үйлчилгээ үзүүлж байна. Мөн хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн чиглэлээр жилд 42,400 үйлчилгээ үзүүлдгээс бүртгэх, эрх шилжүүлэх 10,100 гэрээ хэлцэл жилд хийгддэг. Нэг өдөртлөг ихэд зөвхөн дүүргийн засаг даргын тамгын газрын төв байранд дунджаар 570-аас 600 иргэн, нийт 34 хорооны засаг даргын ажлын албанд 1300 иргэн биеэр хөрөлдсөн ирж төрийн үйлчилгээ авч байна. Дүүрэг дэх үйлдвэр үйлчилгээний цогцлборууд байшин барилга зэрэг томоохон бүтээн байгуулалтыг өнөө цагт хувийн хвшлийн аж ахуйн нэгжүүд хэрэгжүүлдэг бөгөөд харин иргэдийн амьдрах таатай орчин бүрдүүлэх, сургууль, цэцэрлэг, зам талбай байгуулах, тэдгээрийн засвар үйлчилгээ, хотод огжуулах зэрэг ажлуудыг төр захиргааны байгууллагын бодлого санхүүжилтээр гүйцэтгэдэг билээ. Үүнийг санаачлан хэрэгжүүлэхэд Баянгол дүүргээс улсын их хурл болон дүүрэг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдсон гишүүд төлөөлөгчд онцгой үүрэг гүйцэтгэдэг юм аа. Зөвхөн 2021-с 2024 онуудад улс нийслэл дүүргийн төсвөөс 423 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт, хөрөн оруулалт энэ чиглэлээр хийгдсэн бөгөөд үүний 59% нь боловсрол, эрүүл мэндийн салбарт хамаарч байна. 2026 оноос дагаж мөрдөхөр болсон хот тосхны эрх зүйн байдлын тухай хуульд суусан төслөөр Баянгол дүүрэг маань хот болж өгч байна. Хот болж өгчөд 20 минутын хот концепцэд манай дүүрэг илүү өгөгдөлтэй анх үүсгэн байгуулсан төлөвлөсөн төлөвлөгөө нь 10 дугаар оролцол, төмөр зам, 3 4 дугаар оролцол, бичил хороол гээд 20 минутын хотын концепцийг барьж анханасаа төлөвлөж бүтээн байгуулсан ийм хотхон хороолууд байгаа учраас бид өнгөрсөн хугацаанд алдсан алдаагаа засаад цааш нь 20 минутын хот болж хөгжих суур шилжилтийг өнөө цаг үед хийж байна. Цаашдаа бид иргэд оршин суухад боловсролын байгууллагын чанар сайтай, эрүүл мэндийн байгууллагын хүртээмж сайтай, цэвэр цэмцгэр гудамжтай зам талбайтай энэ орчныг бий болгож Баянголчууд бид ирээдүйд шинэ хот болж хөгжих энэ суурийг одоо яг энэ үед бид эхлүүлж байна. 2 дахь 60 жилийнхаа яг энэ цаг дээр. Баянгол дүүрэгт байрлах улсын 3 дугаар төв эмнэлгээр жилд 266 мянга, их хүүхдийн эрүүл мэндийн төвөөр 349 мянга, гэмтэл согог судлалын үндэсний төвөөр 304 мянган хүн үйлчлүүлдэг болоо дүүргийн эрүүл мэндийн нэгдэл жилд 375 мянга, нийт 34 хорооны өрхийн эрүүл мэндийн төв жилд 742 мянган иргэнд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байна. Дүүрэгт эмэгтэй 55, эрэгтэй 60 наснаас дээш ахмад настан 28,651 байгаагаас 70-аас дээш настай 8,650 иргэн байна. Мөн өндөр насны тэтгэвэр авдаг 27,728 иргэнд жилд 298 тэрбум төгрөгийг тэтгэврийн даатгалын сангаас олгож байгаа билээ. За энэ удаагийн манай Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгчтэй хурлын бүрэлдэхүүнд 60-аас дээш хувь нь инженер, эдийн засгч мэргэжтэй залуучууд сонгогдсон орж ажиллаж байгаагаар онцлогтой. За үүний хажуугаар бол сэтгүүлч, эрх зүйч, эмч, багш, за инженерүүд гэдэг ингээд маш олон салбарын төлөөллүүд орж ирж ажиллаж байгаа. За бас энэ хурлын нэг онцлог гэх юм бол нийт төлөөлөгчдийн маань 30% нь эмэгтэйчүүдийн төлөөллийг оруулж ирснээр бол одоо энэ дэлхийд болон Монгол улстай энэ эмэгтэйчүүдийн оролцоог хангах тал дээр бол хамгийн өндөр үзүүлэлттэй байгаа хурлын байгууллагаар бол онцлогтой байгаамаа. Дүүргийн эрдэнэ төлөөлөгчтэй хурал маань шинээр инновац дэвшилтийн технологийн хурлын хороог бий болгосон. Энэ нь бол ирж буй 60 жилдээ бид нар энэ
дэвшилтэд эхэлдэг инновацийг дүүргийнхаа ажил үйлчилгээнд тусгах. За энэ утгаараа бид нар энэ нийгмийн зардуудыг бууруулах, нийгмийн зардуудыг бууруулснараа хэмнэлсэн зардлуудаа бид нар боловсрол, соёл шинжлэх ухаан, эрүүл мэнд гэсэн юм хүний анхдагч төрмөл хэрэгцээг хангахад одоо их усур болгон ашиглах бүрэн боломжтой болох юм байна. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төвд харьяалах нийт байгууллага айл өрх сард 25 сая кВт цахилгаан эрчим хүч хэрэглэж үүний төлбөрт 7.3 тэрбум төгрөг зарцуулж байна. Дүүрэгт 543 хүнсний дэлгүүр байгаа бөгөөд Баянголчууд жилд 42 тонн мах, 71 тонн хүнсний ногоо хэрэглэдэг юм аа. Дүүргийн 69 цэцэрлэгт 17,300 бяцхан баянголчууд хүмүүжиж дүүргийн 55 ерөнхий боловсролын сургуульд 62,000 хүүхэд суралцаж эдгээр багчуудыг 3,360 багш сурган хүмүүжүүлж жилд 3,550 охид хөвгүүд 12 дугаар анги төгсөж байна. Өргөн улирал ээжлэх нэгэн оны туршид 1000 гаруй хос Баянголд галгалам Таанбатрааж 3,300 нялх хөрс Баянголын иргэн бас нонзарлаж дуу хатан мэндэлдэг билээ. Эх орны минь нэгэн өглөөг эх нутгийн минь энэ өндөрлөг төрүүлж өгдөг. Нэгэн жарныг үдэж, нэгэн жарныг тосох энэ өглөө бол бидний хамтдаа бүтээсэн түүх, хамтдаа бичих ирээдүй болж үргэлжлэн цахилах өртөө билээ. Нэгэн цагт долгилж байсан тэр нэгэн гол өдгөө үгүйч нэр алдрын сэргэн залгамжилсан үр сойчин өвгд эцсийнхэн үйлс бүтээлийн их ундрагыг өрнөд хөгжлөөр шүүгэн урсах Баянгол болгон самлаж байна. Өглөөг нь огтох эх оронтой байх сайхан, үрстэн өглөөлөх эх нутагтай байх үрж сайхан. Миний нутаг Баянгол.